За бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид хэд хичээл нэгээ эхэлнэ. Өнөөдөр Alipay аппликейшнаа татах, бүртгэл нээх, гүйлгээний нууц кодыг үүсгэж сурнаа. За над дээр бол ингээд Alipay аппликейшн суудсан байгаа. Та хэд суулгаагүй байх юм бол App Store-оос Alipay гэд хайгаад өгөнгөд энэ хамгийн дээдл дээр гарч ирж байгаа энэ цэнхэр аппликейшн байгаа. Бидэд энийг 10 хичээлд хуваагаад энийгээ үзнэ гэсэн үг. Alipay нь болохоор Хятадд бүх төрлийн төлбөрийг төлж болдог нэгдсэн юм систем байхгүй. Би энэ бүртгэлээсээ гарч байгаа. Та хэд шинээр бүртгэл нээхийг заагаад өгье. За нэмэгт дээр дарж агаад sign up гэж шинээрнээ хэрэг бүртгэл байгаа болвол энэ дээрээ хийгээд нууц кодоо хийгээд орчиж болно гэсэн үг. Энэ нь байхгүй болоод орчингуудаа дахиад шинээр нэгээ явчих тийм ээ. 3 удаа шинээр нээж болдог байхгүй. Дахиж тэгээ шинээр үүсээ дахиад мэдээлэл бүглэх болчдөг шүү. Тийм болохоор sign up биш sign in гэж ороорой. За би бол одоо шинээр нэгж байгаа учраас sign up now гэдгээ дараад өгнө гэсэн үг. Зөвшөөрөх дараад бүртгэлтэй утасныхын дугаар дээр 6 ордог код ирнэ. Тэрийг хийгээд өгнө гэсэн үг. За ингээд 6 ордог кодыг хийж өгснээр бүртгэл үүснэ. За энэ дээр нь болохоор Монголыгаа сонгоод өгнө. За ингээд бүртгэл үүсчлээ. Хамгийн ихний бидний хийх ёстой зүйл бол гүйлгээний хийхдээ ашиглагдах 6 оронтой кодоо тохируулж өгнө гэсэн үг. Аккаунтсныхаа дээдлийн settings руу ороод за payment settings руу орно. За ингэнгүүт за 6 оронтой кодоо тохируулна уу гэж итар дээр нь төнгөд баруун гартлынхаа 3 анзан дээр дараад за set payment password дээр болохоор 3 тоо давхцаж болохгүй, төрсөн онсоор өдөр давхцаж болохгүй. За тэгээд өөрийнхөө ашиглагдах кодыг 2 удаа давтаад хийчихнэ гэсэн үг. Ашиглах дараа нь мартахгүй код гэсэн үг шүү дээ, тий. Өнөөдрийн хичээлээр болохоор Alipay аппликейшнаа татчихлаа, бүртгэл үүсгэжлээ, гүйлгээнийхээ нууц кодыг үүсгэжлээ. Тэгээд дараагийн хичээлдэр гадаад пассвортаа бэлдээд өөр хүний одоо гадаад пассворт бүртгүүлэх гэж байгаа байх юм бол тэр хүн чинь заавал байх ёстой шүү. Нүрийн таньдаг байхгүй. Тийм болохоор гадаад пассвортаа бэлдээ байж байгаарэ.